Америкийн нэгдсэн улс дахь Монгол эрдэмтэн судлаачийн нийгэмлэг болон Be Together төвийн хамт зохион байгуулдаг Америкийн нэгдсэн улс дахь Монгол эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурал 3 дахь жилдээ энэ оны 10 сарын 11-ээс 12-ны хооронд Вашингтон DC хотод байрлах Монгол улсын элчин сайдын яаман дээр зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн хуралд Америк нэгдсэн улсын их дээд сургууль эрдэм шинжилгээний салбар болон үйлдвэрлэлийн салбарт ажиллаж суралцж буй нийт 40 гаруй эрдэмтэн судлаачид судалгааныхаа ажлыг танилцуулах сургалт семинар хийлцүүлэхээр бэлдэж байна. Энэ жилийн зочин илтгэгч Loyola University Maryland-ийн профессор чулууны төгс жаргал, олон улсын санхүү, корпоративын санхүү, зан төлөвийн санхүүгийн чиглэлээр мэргэжсэн санхүүгийн эрдэмтэн бөгөөд энэ удаа бидэнд бизнес ба эдийн засгаас олж авсан ойлголтууд дээр үндэслэн шинжилгээний судалгааг задлан шинжилэх сэдвийн талаар илтгэл хийх болно. Дараагийн зочин илтгэгч маань Ada Forsyth Institute-ийн Associate Professor Борин Батбилэг бөгөөд тэрээр амны микробын эктоген болон хост микробын харилцан үйлчлэлийн талаар судалгаа хийдэг ба энэ удаад жижиг мөртлөө хүчрхэг сахари бактерийн талаар илтгэл хүргэх гэж байна. Энэ удаагийн аман болон постэр илтгэлд маань биолог, хим, нийгмийн эрүүл мэнд, боловсрол, хэл судлал болон технологи зэрэг шинжилгээ ухааны олон салбарыг төлөөлсөн судлаачид оролцох бөгөөд өөрсдийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдлэг, инновацийг хуваалцах болно. Хурлын эхний өдөр 4 сургалт семинарыг хүргэх ба үүнээс 2 сургалт семинар нь боловсролын салбарт багш судлаачаар ажиллах болон бусад салбарууд үйлдвэрлэлийн салбарт судлаачаар ажиллахад хэрэг болох гэж мэдээллээ. Texas их сургуулийн профессор Дэвид Ма, Loyola University Maryland-ийн профессор төгс жаргал мөн AB компани Senior Medical Writer доктор Батя, Eagle Force компани доктор Арин Гэрэлнад өөрсдийн туршлагаа үндэслэн мэдээлэл хүргэн харилцан ярилцлага бэлдэж байна. Аль салбарт судлаачаар ажиллахад төсөл бичих чадвар зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ талын мэдээллийг туршлагатаа судлаач болох Ada Forsyth Institute-ийн доктор профессор Батбилэг, Johns Hopkins их сургуулийн судлаач доктор Наран Гэрэлнаар хүргэхээр сургалт бэлдэж байна. Мөн Америк нэгдсэн улсад ажил амьдарч буй монголчуудын холбоо нийгэмлэгийн төлөөлөл энэ удаагийн хуралд оролцож байна. Хойд Америкийн цахим мөртэй холбоо төрийн бас байгууллагын төлөөлөл болж Булган Тамир Баян мөнх доктор Дэлгэр жаргалнаар Америкийн нэгдсэн улс дахь монголчуудын аж байдлын талаар хэлэлцүүлэг хийх бол Чикаго дахь эмч нарын холбооны төлөөлөл бол доктор Нэмхүү, доктор Алтан Заяа, доктор Сэлэнгэнаар Монгол иргэдийн дунд хэлхний вирусын халдварын тархацын талаар сургалт семинар хийх гэж байна. Ингээд хурлынхаа 2 дахь өдөр воркшоп 5-аараа доктор хонгорцол Америкт ирээдүйд мэргэжлээрээ сурахаар бэлдэж буй нийт Монгол оюутан залуус дүүнертэй зориулаад Америкийн коллежуудад хэрхэн материалаа бүрдүүлэх, мөн хэрхэн амжилттай өөрийн намтар болон эсээгээ бичснээр тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж болох талаар дэлгэрэнгүй хуваалцахаар бэлдээд байна. Мөн воркшоп 6-аараа доктор Халиуна, мөн доктор Номин нар Америкт ангаах ухааны чиглэл, мөн шинжлэх ухааны чиглэл, тэр дундаа генетик онцлогоо болон биологийн чиглэлээр суралцахаар зэхэж буй нийт Монгол оюутан залуус дүүнертэй зориулаад өөрсдийн туршлагаасаа харамгүй хуваалцахаар бэлдээд байна. Мөн хурлынхаа эхний өдрийн орой Америк дахь Монгол эрдэмтэн судлаачтай хооронд нь уулзуулж танилцуулах зорилгоор networking event, оройн зог хүлээн авалт мөн хөтөлбөрт маань багтсан болно. Ингээд та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцож амжиж бүртгүүлээрэй гэж уриалмаар байна. Ингээд Америк нэгдсэн улсын нийслэл хот болох Вашингтон DC хотноо 10 сарын 11, 12-нд хурал дээрээ уулзцгаая.